Эрүүл байна уу? Эм цумьяа. Тэгэхээр Монгол аавуудын баярын мэнд хүргэе. Гэхдээ Монгол аавууд маань эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэндтэй анхаарах цаг болсон. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр хөгжилтэй улс орн, хөгжинг улс орнуудын хүн амын дундаж наслалтан бол 80-аас дээш болоод цөөнгөө орнууд бол байдаг. Тэгэхээр Монгол хүний дундаж наслт бол 80 хүрдэггүй, тэр дундаа Монгол аав нар бол тэтгэврийн насн дээр дийлэнх нь нас бардаг учраас их сэтгэл эмзэгэлдэг зүйл байгаа. Яагаад гэхээр эмэгтэй хүнээсээ 10 насаар богино насалтдаг, дээрээс нь тэтгэврийн насн дээр дийлэнх нь нас бардаг болохоор чухалчилж хилээд байгаа хэрэг. Тэгэхээр Монгол аав нар ер нь бол 4-5 хүн эмэггээр бол дийлэнх нь нас бардаг. Нэгдүгээрт бол зүрх тархины судасны өвчин гэж, хоёрдугаарт бол хэлхийний хавдар, бусад хавдар, гуравдугаарт бол осол гэмтэл, тэр дундаа амиа орлолт бас цөөнгөө тохиолддог. Тийм учраас Монгол аав нар болохоор гүндүггүй, хинэггүй, эрүүл мэндэд анхаардаггүй, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаггүй байж болохгүй. Яагаад гэхээр хүн л учраас өвдөж, зовн, улмаар хүндэрнэ, улмаар нас бардаг. Тийм учраас Монгол аав бол бусдад адилхан бие организмтай. Тийм учраас эрүүл мэндэд анхаарч Монгол аав бүр тэтгэврт гардаг болохын тулд эмч миний биеийн эрүүл хэм маяг номыг бичсэн байгаа. Энэ ихэвчлэн Монгол аав нар Монгол эрэгтэй хүмүүстээр нэлээдгүй бүлгүүд орсон учраас та нар аавуудын баярын мэнд болгож та бүхэн бэлгэлээрэй. Зарим нэг захиалагч нартаа маш их баярлалаа. Яагаад гэвэл төрөл төрөстэй эрүүл эрэгтэй хүн болгонда бэлгэлэг болгож авч байгаадаа уншигч тэр хүндээ бол баярлалаа. Энэ бол хайр таавынхаа гэгээн туршил зөрүүлж Монгол аав бүр тэтгэвэр гардаг болоосоо гэд бичсэн ном байгаа шүү.